Сайн байцгаана уу? Та бүхэндээ 3-р ангийн номын анд дугуйлангаар хүүхдүүдэд хэрхэн хөгжүүлсэн тайлангаа танилцуулж байна. За манай ангийн сурагчдын унших чадварт ажиглалт хийхэд дараах хүндрэлүүд түгээмэл ажиглагдсан. Үүнд унших хурд удаан, эхийг ойлгон унших чадвар сул, уншсан зүйлээ өөрийн үгээр ярих дүгнэх чадвар сул, ном унших сонирхол итгэх бага, иймээс сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, номтой нөхөрлүүлэх зорилгоор номын анд дугуйлан хичээлүүлсэн. Сурагчдын унших хурд, зөв уншлага, ойлгон унших чадвар болон ном унших дадлыг хөгжүүлэх зорилго тавин ажиллалаа. За, ангийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулахдаа номын анд унших клубын жилийн хөтөлбөр боловсруулан ажиллана гэж төлөвлөгөөний дагуу бид номын анд дугуйлангийнхаа төлөвлөгөөг 10 үйл ажиллагаагаар сурагчдаа хөгжүүлнэ гэсэн зорилт тавин ажиллалаа. За, үйл ажиллагаа нэгт нь миний уншсан ном. За, зуныхаа амралтаар уншсан номоо найз нөхдөд сонирхолтойгоор танилцуулж, миний уншсан номыг заавал уншаарай гэж номын ертөнц рүү хөтөлж, унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд 26 сурагч манлайлан оролцлоо. За, 2 дахь үйл ажиллагаа маань номын анд дугуйлан. За, номын анд дугуйлангаа бүгдээрээ эхлүүлэхдээ сурагчдын бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх, номын дугуйлангийн онцлогийг илэрхийлэх зорилгоор лого зохион бүтээх үйл ажиллагаагаар сурагчид өөрсдийн зохиосон логог утга агуулга, бэлэгдэл, өнгө дизайнтай уялдуулан тайлбарласан нь өөрийн бүтээлийг илэрхийлэх, багаар ажиллах, санал солилцох ур чадвар, ном уншихын ач холбогдлыг бэлэгдлээр дамжуулан ойлгуулсан үр дүнтэй үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. За, үйл ажиллагаа 3 маань номын өргөөндөө. 7 хоногийн 5 гариг бүр номын өргөөнд тогтмол ном унших үйл ажиллагааг зохион байгуулж хэвлэсэн ба сурагчдын унших дадал сонирхлыг нэмэгдүүлэхэд чиглүүлэн ажиллаж байна. За, үр дүн нь сурагчдын унших идэвх ойлгох чадвар сайжирч байна. За, үйл ажиллагаа 4 маань өглөө бүр 10 минут. Өглөө бүр 10 минутын уншлагыг тогтмолд хэрэгжүүлснээр сурагчдын унших дадал хэвшил төлөвшөж, унших хурд, ойлгох чадвар, хичээл төвлөрөх байдал сайжирч байна. Үйл явдлынхаа бичлэгийг Дорнот аймаг бага боловсролын өглөөний уншлага болон сургуулийн уншигч хүүхдүүд пэйжид байршуулан ажиллаж байгаа үр дүн гарч байна. За, үйл ажиллагаа 5 маань номын тэмдэглэл. Сурагчдын уншсан номын агуулгыг ойлгож, эргцүүлэн дүгнэх чадварыг хөгжүүлэх зорилгоор номын тэмдэглэл хөтлөж хэвшээд одоо 2 дахь дэвтэртээ номын тэмдэглэл хөтлөж байна. Уншсан номын онцлог, сургамжит утгыг тэмдэглэлдээ тусгаснаар сурагчдын уншиж ойлгох, дүн шинжилгээ хийх чадвар, өөрийн үзэл бодлыг бичгээр илэрхийлэх чадвар сайжирч, бусдын санааг сонсож, харьцуулан дүгнэх хандлагт суралцж байна. За, үйл ажиллагаа 6 маань багийн үйл ажиллагаа. Шинэ жилийн баярыг угтан сурагчдын бүтээл сэтгэлгээ, бичгийн чадварыг хөгжүүлэх зорилгоор өвлийн өвгөн багийн хүрээнд шүлэг, загтал, талархлын үг, мэндчилгээ бичих үйл ажиллагааг зохион байгуулснаар сурагчдын багаар ажиллах чадвар, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, талархах чадвар, бүтээл сэтгэлгээ, уран сэтгэмж хөгжөхөд нөлөөлсөн. За, 7 дахь үйл ажиллагаа маань миний амжилт. Сурагч бүрийн унших чадварыг хөгжүүлэх зорилгоор акцийг нь бодитоогоор хянах зорилгоор өдөр бүр 5 минутын уншлагыг тогтмол хийж үр дүнг нь тэмдэглэн хэвшүүлж байна. Энэ нь сурагчид өөрийн акцаа харах замаар урам зориг авч, идэвхтэй оролцож, уншлагын чанарыг сайжруулахад дэмжлэг болж байна. За, 8 дахь үйл ажиллагаа маань малчны хотгонд. За, малчны хотгонд очиж ямаа самнах, төл мал харж асрах үйл ажиллагааг ажиглан оролцож харсан үзсэн зүйлээ тэмдэглэн хөтлөсөн нь хөдөлмөрийн дадлыг ажиглах
бодит амьдралтай холбон сургах ач холбогдолтой байлаа. За бидний энэ дугуйлангийн маань үр дүн дараах байдлаар харагдаж байна. Ангийн дундаж хурдлага сурагчдын унших чадварыг тогтмол үнэлэх зорилгоор сар бүрийн менежерийн уншлагын үнэлгээгээр унших дундаж хурд өмнөх сараас агсан үзүүлэлттэй байна. За жишээ нь намрын уншлага 63 71 байсан бол за өвөл 69.3, за хавар 78 үгтэй болж манай ангийн дундаж хурд өссөн байна. За мөн сурагчдын уншлага. За сурагчдын уншлага нормоос дээш болон нормоос бага уншлагатай хүүхдүүдийг харьцуулахад нормоос дээш уншиж байгаа хүүхдүүдийн тоо өсөж, нормоос бага уншиж байгаа хүүхдүүдийн тоо багассан харьцуулалт харагдаж байна. За мөн сурагч бүрээр уншлагыг авч үзэхэд Исмандул 24-үгээр, Мөнх тулга 23-үгээр, Цэлмүн 23, Инх учрал 24 үгээр уншлагын хазаалт байхгүйгээр уншлага нь нэмэгдсэн бол нэр бүхий 22 сурагчийн уншлаг гараанаасаа 15-аас 20 үгээр нэмэгдсэн байна. За мөн манай ангийнхан шилдэг уншигч хамт олон болсон. Энэ нь ном унших идэвх оролцоогоор сургуулийн номын санчийн сурагчдын унших идэвх дадал хэвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулсан үйл ажиллагааны хүрээнд 2 удаа дараалан шилдэг уншигч ангаар шалгарч кино үзэх эрхийн бичгээр шагнагдсан. За мөн уншигч хүүхдүүд бүлгэмийн шилдэг тэмдэглэгч дэвтрийн уралдаанд амжилттай оролцож анги хамт олноор шилдэг анги, сурагч өн биелэг шилдэг тэмдэглэл хөтлөгч сурагчаар шалгарсан байна. За мөн бид бүхэн бас уншдаг дорнотчууд бас энэ аймгийн төв намын сангаас зохион байгуулж байгаа уралдаанд оролцохоор ангиараа захим номын санд бүртгүүлж эдгээр нэр бүхий сурагчид уралдааны удирдамжийн дагуу 10 зохиолоо уншиж номын бэлтгэлээ хийж бэлтгэл хангаад. За тэгээд уралдаандаа оролцож анги хамт олноор хүүхдийн зохиолоо уншиж тэмдэглэл хөтлөж 3 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн. Энэ нь дугуйлангийн үр дүн гэж үзэж байгаа. За ингээд эцэг их та бид өдөр бүр ердөө 10 минутыг хамтдаа ном уншихад зориулснаар хүүхэд бидний унших чадвар, сэтгэн бодох чадвар, өвгийн баялаг мэдгэдэж хөгждөг. Та хүүхдтэйгээ хамт уншиж ярилцаж урамшуулж байгаарай. Ингээ хүүхдийнхээ ирээдүйд хамтдаа хөрөнгө оруулъя гэд энэхүү бас дугуйлангийнхаа үйл ажиллагааг төгсгөж байна. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.